Би одоо Герман сумаа хэдүүлээ Герман ярьж төхөмхөө гэх. Амар уустай ихтэй. Тэгээд байр хоолыг нь санаасанд ачдаг байгаа бүгдийг. Жисэн гинэ япаа ямар юм байдгийг юм ингээл тус миний бод амдалтаа бод хамгийн аимшигтай ихс болсон. Ястай. Байсан газар мэд. За сайн мэцгэнэ. Би өнөөдөр та бүхэндээ Герман дээрээ ямар арга зам байдаг вэ те? Герман дээрээ юу гэж болох вэ? Тэгээд би бас өөрөө яг өөрийнхөө туршлагаасаа яг би яаж исэн бэ? Юу хөдөлгөөн болж хийсэн бэ? Яг гэж бодлоо. Би яг zwei Германд би яг 2020 оны зам исэн. Тэгээд аппен мэт юм уу? Хүүхэд асууж гэдэг соёлын солилцооны хөтөлбөр исэн байгаа. Тэгээд хэсжил бүр амар корона яг гасан жил ахгүй юу. Тэгээд манай Монгол яг корона амар дэлгэрээгүй яг нэг гадаад Франц руу очсон гэд боо юм болоо. Тэгээд тэстэй хоёрт энэ Европ, Германд бол бүр амар газар хавцаасан ахгүй. Тэгээд би ингээ ямар ч коронавиг газаас коронатай газар руу явах чинь ингээд намаа хүмүүс хүйе чи зүгээр хүмүүрээ үгээд явахгүйсэн дээр биш үү гэдэг ихжээс ахгүй. Тэгсэндээ би угаасаа явах ер нь багасаа хүсчихсэн болохоор тэгээд зөвлөөд исэн. Гэхдээ бүр ингээд элчинд визэнд ороод би ингээд зуучлалын агентлагаар дамжуулж явсан ахгүй юу. Тэр үедээ хэдэн сая төгрөг өгчихсэн болоо. Монгол мөнгөөр 3 сая өгсөн болов. Тэр хавцаахаа ямарс нэг сүстэй хүмүүгөө тэгээд визэнд орчоод элчингээс миний виз нь яг хариу гасан чинь тэр үед нь яг ингээд виз коронагийн хөл хараа гэд олон улстай онгоцнуудыг хаагаад тэгээ Монголоос зөвхөн ингээд нислэг үйлчлэгтэй Германы оршин суух үнэмлэхтэй Герман талхидээ ажиллаж исэн амьдарч байгаа сууж исэн ч юм уу тэгээд төр нутаг ботж исэн хүмүүсийг буцаагаад яг ахын зөвшөөрж исэн. Тэгээд над чинь ингээд анх удаа ингээд Германд очиж үзээгүй байж явах ч хүмүүсийг юусэн онгоцсон байхгүй. Тэгээд нөгөө нэг жил болгон жил бишээ сар болгон ингээд улсын хуулийн гишүүд хуралдаа ямар шийдвэр гаргах вэ дараасаа ямар арга хэмжээ авах уу гэж одоо ингээд олон улсын хэлээ нийлэх үү мэх үү гэж зөвшөлтсөд хийдэг хурал хийдэг. Тэгээд би бод тэрийг болгоод хизээш мэдээ үздэг хүн амар анхаарал тавьж чагнаас осоод тэгээ үдсэн чинь дандаа ингээд уучлаарай ингээд олон улсын нислэг үлдэх боломжгүй зөвхөн яг хэр оршин суудаг ажилтаа амжилттай хүмүүсийн буцааж наа гэдэг. Тэгээ би ч мөр ингээд 3 сар виз авсан бол 3 сарын дотор яг тухайн улс руу орох хэрэгтэй тэггүй л виз нь хүчингүй болчтой. Тэгээд би ингээд 2 сар ингээд хүлээгээд мэдээ сонсоод чагнаад үгүйгээд тэгээд яг сүүлийн найдвар бас яг хуулийн мэдээ гасан чинь бас чадахгүйгээд тэгээ би ингээд угаанд бүх билетээ явна гэж бичүүлсэн байсан чинь тэгээ за ер нь худлаа боллоо гэл тэгэл манай гэрхэн заашгүй зүгээр Монголдаас ахруу үлд ингээд чам санаа зовхгүй коронавирус тусчин энэ гэхгүй бай. Тэгэл би баг тавьжалсандаа за явах худлаа юм шиг байна дөө гэж Монголдоо хэлчихсэн чинь яагаад ч мэдэхгүй ингээд надаас ингээд надаас салахад таны ингээд одоо та ингээд нислэг одоо нөгөөдрийн нислэгийг сууж олно шүү гэж надад гинт ингээд залхаад би өөр их цэга хүүхдүүдийг хараад байсан хгүй. Тэгээл тэгсэн чинь 100 ингээ манай гэрхэн лагал магаат байсан ч хүү зарим баг хийж амжихгүй юм биш үү гэд. Тэгээ ямарсан би ингээл тэр өдөө гэртээ арай юм бэлтэл баглал магаашуудын дахиад юм бэлтэл юу найз мэдтэй юм хэр уулзчихтаагүй заяа. Тэгэл нөгөө нэг угаасаа ингээд коронатай яг хэсгэн тодорхойсон учраас хүмүүс ч угаасаа ингээд за юм явж байгаа шүү. Тэгээд баттай бишээс учраас хэлээгүй. Тэгэл эсэндээ тэгээ бодсон ч амар хөвгчтэй онгоцны бодол дээр ингээд гадаадаас иж байгаа хүмүүс ингээд шалангаар оруулдаг шүү дээ. Ингээд пассвортын нүдлэр ямар зорилгоор яаж иж байгаа юм ингээд асуулт асуугаад. Тэгээд би ингээд Герман хэлээр мэдгүй байсан. За би ингээд зурцлуулж байгаа газраас зүгээр А1-ээс уулын суудсан. Ингээд
хүүхэд авах гэж юм Аныгийн Германы Аны төвшөнтэй авах гэж болно гэдэг баггүй. Тэгээ би Аныг л үзсэн. Тэгээд ирээд нөгөө хүмүүс угаасаа Германаар би Германаар ярьчихгүй гэл амар англиар English гэл окей гэл амар англиар яриад тэгээд тэгсэн чинь наваа ингээд Франкфуртээс Улаанбаатараас Франкфурт шууд нислэг үлдсэн шүү дээ. Тэгээ Франкфуртын янгасан бодолтой шалгах цагдаагийн хэсгийг наваа ингээд хүмүүс ингээд шалгаа явуулсан чинь наваа ингээд авч үлдээ. Наваа ингээд өөрсдөө одоо цагдаагийн хэсэг онгоцны бодлоотой гэдэг цагдаагийн хэсэг рүү авч яваад тэгээ тэнцээ намайг саатуулж байгаамаа. Тэгээ бүр тэндээс бүх цагдаа нар ингээд надад ивэл чи яах гэж ирсэн гинэ япера ямар юм байдгийг юм гэл чи юу хийх гэсэн үг яах гэсэн үг гэж асуугаад тэгэл Германд дээр Монголын элчнүүд залгаж асуугаад манай зурчилсан агентлагийн Герман тасалбар руу залгаж асуугаад ингээд тийшээ бөө юм болгож болж ашгүй нэг юм намайг хэдэн цагийн дараа мэдгүй юмсан 2 цаг болсон. Тэгээд гаргаад ашгүй нэг юм явуулж байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь нөгөө манай одоо миний ажиллах хүүхдийн харах айл маань ингээд бүр ингээд таа байсан Франкфуртаас 7 цаг бүр ингээд тусны замаар явж явдаг тийм газар байдаг. Тэгээд ээж нь ингээд хүүхдэд цэцлэгээс нь ажиллаа цэцлэгээс нь аваа тэгээд чамд очно гэх. Тэгээд чи жоохон хүлээх байх шүү гэ надад хэлсэн мэт л та. Тэгээд би ингээд 2 цаг саатуулж гасан нэ тэгээд дахиад хүлээгээд тэг нөгөө онгоцон үзий 2 цагийн үед бол газар стимэлээ Франкфуртаас биш Улаанбаатараас Франкфурт үеихтэй. Тэгээ би үлээгээл тэнцэж угаасаа Wi-Fi май бүх юмтай тэгэл гэрхэндээ за сайн явчихсан шүү. Сая жоохон саатууллаа надад гэж хийгээл. Тэгэл юм буцаад айлхан маань ирж байгаа. Тэгээд машин суугаад дахиад бидэд буцаад 7 цаг яваад бүр шөнө 12 өгсөн ханахуд бол хийсэн. Тэгээд манай оцсон айл руу нь болохоор зүгээр ганц биеэж тэгээд ганцхан охинтой. Тэгээд охин 3 билүү 4 нас хүрчээсэн байна. Тухайн тэгээд тэгсэн чинь яг Герман айлбар байгаагүй Польшоос ирж нээсэн. Тэгтээ хүүхдээ бол Германд төрүүлсэн байсан. Тэгээд би тухайн угсаа үнэхээр Герман юу ч мэдэхгүй байсан учраас ингээд нөгөө хүүхдийн наадтай бол амар Германаар яриад зөхгүй ээж нь машинаа би хойно хүүхдийн асуудалтай. Тэгээ би хажууд нь суугаад ингээд явж байгаа. Тэгээл хүүхд нь бүр надад зогсоосаагүй юм яриад тэгээ би бүр ямар амар Герман хэлтэй хүүхдээ Герман төсөж авахгүй байхгүй гэсэн чинь сүүлд нь би олж мэдсэн чи Германаар ятгүй байсан мэлээ баг ганц нэг үг хэлдэг. Тэгээ нөө ээжтэйгээ өөстэйгээ хэлээр ярьчихдаг учраас нөө Германы сайн сураагүй тэгээд яг тэр үед бас нөө коронавирус болоод бас цэцэрлэгийн онтоо гээд цэцэрлэгт явж эхлэхгүй 4 жуулах маягийн тийм асагч ээж маягийн 4-5 хүүхэд бүүнд нэг эмэгтэй дээр очиж тийм байрлаад тэгээд эцэгний шавда тийм газар явчихсан. Тэгээд энэ хүүхэд асаач ихийн даваа тал нь юу вэ гэхээр чи ингээд орон байртаа олчих тий. Ингээд ямар нэгэн асуудал бодлоо гэхэд чиний ээж одоо батлан даах гэх юм арай чин даах чамд ингээд байнга зөвлөгөө өгч юу н асууж хандчих хүн бол байгаа. Тэгээд энэ хөтөлбөр ингээд цаанаас нь бүх ингээд даатгалыг чинь төлн орон байж өгөн тэгээд цаанаас тэр айлч мэдээж хоолыг хүнсээ цуглуулсан дэлгүүр орно ингээд чиний идэж уух унтах газрыг чинь бол бэлтэж байгаа. Даатгалж мэлж байгаа. Тэгээ бас ингээд сар алга ингээд унааны чинь мөнгийг явсаад болох манай айл бол миний ингээд билетийг аваад өгчдөг байсан. Тэгээд ингээд хэлний курсүүд нь бол сар болгоно 50 евро өгнө гэж ярьдаг. Гэхдээ ингээд яг хэлний курс суух юм бол мэдээж тэр нь сарын төлбөр ер нь нэг удаагийн төлбөр нь 50 евро бол юу ч болохгүй ингээд бүр хамгийн хямдхан фолк сог шүүлэг гэд байдаг. Тэнд жоохон удаашилтай олон хүнтэй явдаг суугалт нь л гэхэд 200-300 евроноос эхэлдэг байдаг. Тэгээд тэрний нэг суугалт нь бол нэг хэдэн 6-7 кило хавцаа байдаг. Тэгээд би болохоор тухайн үед яв гэсэн чинь тэр нь боломжгүй байгаад ингээд хувийн сургуульд явъя гэд би тэгээд тэр нь нэлийн өмнөд төлбөртэй байсан аахгүй юу. 450-500 хавцаа байсан. Тэгээд би мөнгөө хурааж агаад бүр хамаг мөнгөө бараг цалингаа гэж авчихсан бүх мөнгөө бүр хэлнийхаа сургуулийн суугаад
дуусгасан. Тэгээ угаасаа олон удаас боломжгүй тэр үе чинь би одоо саатаа 280 евро авдаг байсан. Одоо нэмэгдсэн байж магадгүй л те. 5 жилийн дараа гэхэр чинь. Тэгээд тэрийгээ зориулдаг байсан. Тэгээд би хамгийн ирээд бүр ихэнд ирээд гарсан юм. Мэдээж би ингээ гистэйсэн шүнээсэн. Тэгээд унтаад утасны цэник миний угаасаа дуусчих штэ зөндөө олон цаг нисээд буугаад хүлээгээд гэхээр тэгээд уцаа яг шууд гараад цэнэглээд хонох гэсэн чинь цэнэглэж болохгүй заяа ингээд залхууны оолтон би ингээ Монголоос нэг iPhone-ы нэг хэвтэй юм хавтгай оолтой байдаг штэ тэрийг авчихсан чинь байхгүй тэр нь болох дандаа залхууд юу тийм бүх хэвтэй бүх юм залхууд байдаг. Тэгээ би ийм бүх юутай залхуурсан. Тэгээ энийг үнэхээр захиж хэлэх вэ. Би маргааш нь тэгээд хамгийн ихэнд Монголоос солиулж исэн яваад тийм сан мэдгийн. Тэгээд би бас тэгээ өөр Монгол хүүхдтэйсэн бүгдэнд нь юу нэг яг адилхан асуудал болсон гэсэн тиймээс хэрэгтэй болох шүү. Тэгээ айл болохоо юу н хамаараа тий. Чи ингээд хэдэн хүүхдтэй байна. Айл гэртээ тэгээ аав ээж нь хий завтай завгүй байдин гэдгээс хамаад юу янз чи ингээд хоол хийх хэрэгтэй байж магадгүй займал нь хоол хийх юм ч хэрэггүй. Би бол айлтаа хоол хийх хэрэггүй гэсэн манай айл их ч ингээд нэг хоол хийчих тэгээ тэрийг хоногдол маргааш нь дахиад идчихдэг. Тэгээ 2 хонсон ч бүр хамаагүй хэд болсон шүн хамаагүй тэгэл хөвшнөөс аваад халгаа идчихдэг байсан. Гэхдээ мэдээж бол өдөр болгон дахиад шинэ хоол хийдэг байсан. Тэгээд би ялангуяа маргааш нь манай айл их өглөө босоод ажилдаа явждаг юм ч хүмүүс аахгүй. Тэгээ хүүхэд нь ингээд өдөр өнөглөхтэй юм цэцэлхтэй авчдаг. Тэгээд би гэртээ үлддэг байсан учраас тэгэл хоол мэдээж үлсэн штэ. Тийм учраас би тэр хоолоо ингээд өмнө хөдөг бол маш нэгдэг ч юм уу. Тэгээд явдаг байсан. Тэгээ манай хэдэн сарын дараа цэцэлэг явж эхлэв. Тэгээд миний хувьд яасан бэ гэхээр өглөө 8:30-аас гэхэд ер нь л найвчд оруулаад өгсөн байх хэрэгтэй байдаг байсан. Тэгээд манай хол автобусаар нэг хитэн бол яваад байдаг байсан. Тэгээд заримдаа болохоор болохгүй байсан. Би хүүхдэд цэцэлэгт нь өгч гэр хүртэл ингээд жоохон хөвчдөг байсан. Тэгээд бас өгүүлчлүүлэг өгдөг байсан л зөвхөн ингээд хүртлээ биш. Тэгээд би ингээд нэг сарын хугацаанд яг тийм байсан юм гэхээр хүүхдээ өгч өгөөд гэхдээ хаалт тийж хувцас салаад цайгаа очоод тэгээд хилнийхаа пост явдаг байсан. Тэгээд хилэн хүмүүсээс тааж ичээд бас яг гэртээ ирээд тоол ичээд тэгээд явж хүүхдээ аваад хүүхдээ гэртээ авчиршаад битээ ингээд ээжээ нийслэл хамт тоглоод тэр нь ээж нь ирээд тэг хоол хийгээд орой гол болчлаа гэж тэгээд төгслөдөө тэгээд хамт тоглож байдаг гэсэн. Дулаахан бол гадаанаа дулаахан биш бол өвлөнд ингээд хоёулаа тоглоод байдаг гэсэн. Тэгээд би ингээд хилээс уусан сууж гиснээс шүү найл ихчэд хэлээд андаа за одоо ингээд англиар яхад болёо. Би ингээд герман сумаа байгаа учраас германаар ярьдаг. Би бас тэнцэний хүүхэн хэд монгол найзтай болоо. Тэгээд тэднээсээ уулзсан ингээд би одоо герман сумаа наа хэдүүлээ герман ярьж төхөмхөө гэх. Амар үстэй ихтэй. Цагтаа ингээд надад ивэл чи яагаад ирсэн гинэ япаа ямар юм байдгийг юм хингээл чи юу хийх гэсэн үг яах гэсэн үг гэж асуугаал тэгэл германд дэд Монголын элчнүүд залгаж асуугаад манай зурчилсан агентлагийн герман салбарлуун залгаж асуугаад ингээд тийш тийшээ бөө юм болгож болчих ашгүй нэг юм намайг хэдэн цагийн дараа мэдгүй юмсан 2 цаг болцоо л таасан тэгээд гаргаад ашгүй нэг юм явуулж байгаа байхгүй тэгээд гисэн чинь нөгөө манай одоо миний ажиллах хүүхдийн харах айл маань ингээд бүр ингээд таа байсан франкустас 7 цаг бүр ингээд тусны замаар явж явдаг тийм газар байдаг. Тэгээд ээж нь ингээд хүүхдээ цэцэлгээс нь ажиллаа цэцэлгээс нь аваа тэгээд чамд очно гэх. Тэгээд чи жоохон хүлээх байх шүү гэх надад хэлсэн мэт л та. Тэгээд би ингээд 2 цаг саадуулж гасан нэ тэгээд дахиад хүлээгээд тэг нөгөө онгоцон нүдий 2 цагийн үед бол газар стимулээ франкустас биш Улаанбаатараас Франкфурт үеэрхтэй. Тэгээ би үлээгээл тэнцэж угаасаа Wi-Fi май бүх юмтай тэгэл гэрхэн дараа сайн явж ирсэн шүү. Сая жоохон садлалтай хамаад боллоо гэж хийгээл. Тэгэл юм буцаад айлхан маань ээжээрээ тэгээд машин суугаад дахиад бидэд буцаад 7 цаг яваад бүр шөнө 12 өглөө ханахуйд бол хийсэн. Тэгээд
манай оцсон айлгуу нь болохоор зүгээр ганц биеэж тэгээд ганцхан охинтой. Тэгээд охин 3 билүү 4 нас хүрчээсэн байна. Тухайн үед тэгсэн чинь яг Герман айлбар байгаагүй. Польшоос иржнээс нь. Гэхдээ хүүхдээ бол Германд төрүүлсэн байсан. Тэгээд би тухайн үед угаасаа үнэхээр Герман юу ч мэдэхгүй байсан учраас ингээд нөгөө хүүхдийн наадтай бол амар Германаар яриад зөхгүй ээж нь машинаа яриад би хойно хүүхдтэйгээ суудaltaй. Тэгээ би хажууд нь суугаад ингээд явж байгаа. Тэгээл хүүхэд нь бүр надад зогсоосаагүй юм яриад тэгээ би бүр ямар амар Герман хэлтэй хүүхдээ Герман төсөн чи авахгүй байхгүй гэсэн чинь сүүлд нь би олж мэдсэн чи Германаар ятгүй байсан мэлээ баг ганц нэг үг хэлдэг. Тэгээ нөгөө ээжтэйгээ өөстэйгээ хэлээр ярьцдаг учраас нөгөө Герман сайн сураагүй тэгээд яг тэр үед бас нөгөө коронавирус болоод бас цэцэрлэгийн онтой гээд цэцэрлэгт явж эхлэхгүй 4 жуулах маягийн тийм асагч ээж маягийн 4-5 бүнд нэг эмэгтэй дээр очиж тийм байрлаад тэгээд эцэгнээс одоо тийм газар явчихсан. Тэгээд ер нь хүүхэд асагч ихийн даваа тал нь юу вэ гэхээр чи ингээд одон байстай болчих тий. Ингээд ямар нэгэн асуудал бодлоо гэхэд чиний ээж одоо батлан даах гэх юм арай чин даах чамд ингээд байнга зөвлөгөө өгч юу н асууж хандчих хүн бол байгаа. Тэгээд энэ хөтөлбөр ингээд цаанаас нь бүх ингээд даатгалыг чинь төлн олон байж өгөн тэгээд цаанаас тэр айлч мэдээж хоолын хүнсээ цуглуулсан дэлгүүр орно ингээд чиний идэж уух унтах гацыг чинь бол бэлтэж байгаа. Даатгалыг чинь бэлтэж байгаа. Тэгээд бас ингээд сар болгон ингээд унааны чинь мөнгөийг сар болгон манай айл бол миний ингээд билетийг аваад өгчдөг байсан. Тэгээд ингээд хэлний курсүүд нь бол сар болгон 50 евро өгнө гэж ярьдаг. Гэхдээ ингээд яг хэлний курс суух юм бол мэдээж тэр нь сарын төлбөр ер нь нэг удаагийн төлбөр нь 50 евро бол юуч болохгүй ингээд бүр хамгийн хямдхан фолк сог шүүлэг гэж байдаг. Тэнд жоохон удаашилтай олон хүнтэй явдаг суугалт нь л гэхэд 200-300 евроноос эхэлдэг байдаг. Тэгээд тэрний нэг суугалт нь бол нэг хэдэн 6-7 билүү хавцаа байдаг. Тэгээ би болохоор тухайн үед яв гэсэн чинь тэр нь боломжгүй байгаад ингээд хувийн сургуульд явъя гэд би тэгээд тэр нь нэлийн өмнөд төлбөртэй байсан аахгүй юу. 450-500 хавцаа байсан. Тэгээд би мөнгөө хурааж агаад бүр хамаг мөнгөө бараг манай нөхөр заавал алмаар юм гинэ. Сайн нэг хэлээ ялуу. За ер нь бол тийм байна. Тэгээд дараагийн миний хийсэн зүйл ер нь хүн болно ер нь хүүхэд асагчийн араас хийдэг зүйл нь гэх юм бол сайн нэг ажилладаг. Тэгээд заавал гадаад хүмүүс ихгүй германчууд өөрсдөө ингээд 10 жилээ энэ чинь бол 10 жил дээ. Ер нь сургуулаа төгссөн хүмүүс бол дандаа бас нэг жилийн дандаа сайн дурын ажил хийдэг. Тэр нь цаашдаа ер нь сургуульд авахт нь хэрэгтэй. Тэгээд бас зарим болохоор би яг мэрэгчлээ шийдэж амжаагүй байна. Юугаас байгаа мэдээгүй байна гэх юм бол дандаа нэг жилийн одоо gap year тэ юу ч хийхгүй ингээд байж хаа зүгээр ингээд баг энэ чинь нийгэм тустай ажил гэж үзэгдэг учраас тийм ажил хийгээд бас мөнгөч олдог туршлагач юм төлөлтэй. Тэгээд дараа нь ингээд илүү янз CV-ндээ бичиж гисэн. Тэгээд нь бол тэр нь айгуу сайн позитив тэ зүйл болж үлддэг. Тэгээд сайн дурын ажил хийх юм бол би болохоор тэр үед 450 евро авч байсан. Одоо ч гэсэндээ баг твэрээ байж магадгүй. Эсвэл хэдэн евро нэмэгдсэн ч байж магадгүй. Тэгээд ажиллах цаг нь гэх юм бол ер нь баг 40 цаг, миний ч 38-39 цаг байсан. Ер нь 40 цаг яг ингээд full time те бүтэн цагийн ажилтан шиг их цагаар л ажилладаг. Яг чи ингээ хаана ямар ажил хийж тэр газар байгаа хүмүүстэй бүр яг адилхан мэргэжлийн ажилтан хүмүүстэй адилхан цаг ажилладаг хэмээн ер нь бол баг зүйл байна гэсэн үг. Тэгээд энэ бас давуу тал нь гэх юм бол цаанаасаа бас нэлээд юмнуудын дагаад өгчдөг. Даатгалыг нь бол даа. Тэгээд бас ер нь ихэнх газар бас байрыг нь даадаг. Манай ажлын газар бол бас миний байрыг дааж байсан. Тэгээд
би хаана ажилласан бэ гэх юм бол тийм хараагүй бас хөгжлийн бэрхшээлтэй тийм хүүхдүүдийн явдаг сургуульд би ажилласан. Тэр ингээд нэг ангитай тийм 5 6 хүүхэдтэй. Тэгээд янз янзын хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хараагүй тийм хүүхдүүд явдаг байсан. Тэгээд би ингээд янз янзын тийм хүүхдүүдийнх нь хөгжлийн бэрхшээлийн түвшнээс нь хамаараад тэгээд хинтэй ингээд тулж ажиллах уу асах уу гэдэг байсан. Тийм тэгээд байр нь бол цаанаасаа тэгээ бас нөгөө ажиллах хэмжээний хамт сайн дурын газар сайн дурын ажил хийдэг хүүхдүүдтэй хамттай байраа хуваалцаад тийм юм гэлтгой бас угаашраад халаад өөрөөр ингэсэн хэлэх гэж байсан. Тэгээд сайн дурын ажлын үнэмлэх гэж замныг үнэмлэх өгөн тэр үнэмлэхэж ингээд амар олон газар хүмүүстээ үйлчлүүлдэг. Тэгээд бас таанаас жамаас тийм унааны билетийн чинь цаашны билетийн чинь төлөөд өгч. Сосгаа тийм тэгээд бас ингээд семинар гэж болдог ингээд улаангоор ингээд янз янзын саста жилдээ хэдэн удаа гэлээ тий. Болоо 7 хоног ингээд байж байгаа ш нэг хэдэн цаас нэг удаа ингээд 7 хоногор семинар явдаг. Тэгээд тэнцэн ингээд зөвхөн өөрийнхөө ажлаас бол ер нь баг хүнтэй хамт явж таалах юм. Тийм өөр ингээд гацуу бүр ингээд нэг ажлын зүйл биш аа л өөр гацуу ер нь л ингээд энэ тэндээс өөр хотуудаас тий өөр компаниудаас ингээд ажилдаг сайн дурын ажилтнуудтай хамтдаа өөр одны хүмүүстэй ингээд нэг газар цуглаа. Тийм дандаа ингээд тэгтээ бас хязгаартай төвтэй нэг удаадаа нэг 20 байдаг хамгийн дээд нь тийм хүмүүстэй хамт цуглаад янз бүрийн семинар сургалт янз бүрийн хөгжилтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээд байр хоолыг нь цаанаас нь даачдаг байгаа бүгдийг. Ажиллах цаг хуваарийн гэх юм бол бас хаана ажиллаж байгаасаа хамаарат янз янз байдаг юм билээ. Тэгээд нэлээд гэх юм бол бүр амар өглөөс ажилладаг тий. Сургууль гэх юм бол тэгэл 7:30 эсвэл 8-аас эхэлдэг. Цэцэрлэг бас 7:30 гэл янз байд. Тийм миний бүр ажиллажсэн газар бүр амар зөв тушинтай гээд ажил дээр очсон байх хэвээр. Тэс миний бүр амжилттай бүр хамгийн аимшигтай ихс бас ёстой байсан газар мэдээж тэгэл ажилтайгаа бол байр нэг амар ойрхон биш тэгэл 7-20 минут унаатай явна гэл тэгэхээр ч бүр тий бүр 5 цаг би бүшилэн ингээл 5:30 мөс гэж босоод нүүд амаа бодол гойш маяг явна. Цайна авгаалсан гэдэгсэн сүүлдээ болсон. Бойлыг л зүгээр өглөөсөө шууд баг шүдээ угаагаад гараавчдаг. Сүүлдээ хин тамаатай ингээд үнгээр маавс ингээд чиний ингээд тий ямар хараад үнгээр хин ч ингээд чимээ хааж гоожлдог болохоо тий би албаа заяа зүс юу вэ хүмүүс нөөсөө чаваа ингэж тоож амар элдвэн заа ярихгүй за. Тийм учраас амар хүмүүс уух байдаг. Тэгээ надад үнтэй таалагддаг. Тийм тэгээд ирээдүйдээ ингээд тэгээ цаашдаа авс бэлтэн эсвэл ингээд студиум их сургуульд орё гэж бодож байгаа бол энэ аппай хийж авах юм сайн дурын ажил хийж авах үедээ ингээд өөр хон бүх диплом бичиг баримтуудыг ингээд анликэн дүүцүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол яг энэ хугацаанд гэж юм бол үнгүү хийж өгөх байхгүй. Тэгээ босоод байх гэх юм бол 100 яваа гэдэг учраас хин ханаас 100 яваа. Тэгээ үнгүү гачхгүй учраас яг энэ үедээ хийх хэрэгтэй гэж зөвлөгөөрэй. Тэгээ авс бэлтэн хийх гэх юм бол яг энэ юугаа дипломоо дүүцүүлсэн байх хэрэгтэй. Ингээд таны ингээд Монголдоо ингээд сусан сургууль чинь эсвэл 12 жил одоо сүүлийн үед угаасаа 12 жил болсон. Гэхдээ энэ их хвчлэнгээ бас 12 жил ажиллаж сургуульд бол их сургууль болоод авс бэлэн болно. 12 жил суусан бол тэгээд олох жоо бол мэдээж хэлний төвшин чухал хамаг бичиг баримтаа очуулаад ингээд үзүүлсэн байх хэвээр. Тэгээд энэ айгуу гоё юм. Гэхдээ хоёр төл их байдаг байхгүй юу? Нэг нь болохоор зөвхөн сургуультай явдаг авс бэлэн эсвэл одоо авс бэлэн гэдэг нь TMS-ийн техникийн коллеж маягийн сургуулиуд байхгүй юу? Тэгээд нөгөөт нь болохоор яг юм дадлагтай болсон. Дадлагтай яваа сургуультай явдаг. Бас ингээд сургууль мэргэжлээс хамаарат
сараараа ингэж явна. Ингээд тийм блог гэж яадаг. Эсвэл 7 өдрийн тэтгэвтэй төгөөд сургуультай тэтгэвтэй төгөөд ажиллаад тэгдэг. Тэгээд мэдээж ажил хийж байгаа учраас мэдээж сар болгоны ийм цалин гэж авдаг. Тэр мэдээж яг үнэн ажилтны шиг бас их мөнгө биш гэхдээ. Гэхдээ яг ингээд татварын дараах мөнгөөрөө гэж тооцох юм бол ер нь 900 евро башмыг авдаг. Ер нь ямар ч мэргэжлээс нь энэ бол яг дундаж цалин байдаг. Тэгээд одоо аз бэлэн хийгээд гэх юм бол бүх юм чинь бүр үнхээр 100% өөрөө чинь толгой дээр. Ингээд яг ажиллаад ингээд сургуультай мөнгө авч байгаа. Гэхдээ чи хэмжээсээ одоо өөрөө бүх байр саваа олж түрээсэлж олоод тэгээд байрныхаа мөнгөд төлн, цахилгаан ус минийхаа мөнгө, интернетийн мөнгөд төлн, хоолойныхаа мөнгөд төлн, унааныхаа мөнгөд төлн, наагдлаа төлн, бүх юм өөрөө төлн. Сая тийм учраас ингээд зарим хүмүүс ингээд би дахиж нэг давхар хажуугаар ажил юм гэдэг. Гэхдээ ингээд тэгээд ажил хийсэн чинь хангалттай болохыг болгоно. Гэхдээ мөнгө бол их хурааж цааш нь хийж чадахгүй гэсэн. Ихэнх хүүхдүүд ингээд хажуугаар ингээд мини job гэдэг давхар ажил хийдэг. Тэр нь ингээд 7 хоногтой цөөхөн цагаас угаасаа тэдний чинь олон цаг ажиллаж байгаа учраас бас одоо тийм олон цаг давхар ажил хийх бол зөвшөөрөхгүй. Тийм учраас миний job хийгээд сартаа 400-аас 500 евро нэмэлтээр олдог. Тэгдэг байгаа шүү. Тэгээд яаж авс бэлтгэнгөө олдог вэ гэх юм бол Azubi-요 CDE гэдэг вебсайт байдаг. Тэгээд Ausbildung CDE гэдэг байдаг. Тэгээд LinkedIn ч юм уу янз бүрийн ингээд ажил хайдаг вебсайтуудаа бүгднээр нь ер нь Ausbildung тэгээд тийм хэрэгжлээ гэл хайх юм бол зөндөө байдаг. Эсвэл зүгээр Google ороод Ausbildung тэдэн оны одоо 2025 оны 9 сараас 10 сараас эхлэх тийм Ausbildung тийм хэрэгжлээ гэл бичээл ахын гарч ин тэгээд хэлний шалгуур гэвэл ер нь бол B2-аас эхэлдэг байгаа шүү. Ганц нэг авснаа тохиолдол B1 гэж байдаг. Гэхдээ хэрэгжил нь бол B2 байдаг. Гэхдээ яадаг их хүмүүс нь ингээд чи ингээд бүсгүүлээд ингээд бивэд бөмбөг өөрийнхөө CV материалуудаа явуулах юм бол чамайг ингээд одоо хоёлаа хэдүүлээ цаг тоглоод ингээд видео колл хийсвэл та ингээд ирэх боломжтой юм ингээд нүүртүүлээд яриагээ. Тэгээд уулзаад ярилцаад асуулт асуугаад яг ажиллаж байгаа юм шүү дээ. Ингээд ярилцаад өгье болж гинөө. Ингээд таныг авъя гэх юм бол болно. Гэхдээ ингээд зөндөө ингээд мэйлээр ингээд хүсэлтэд явуулаад энэ бүтгүүлсэн гэснээр зарим газар ингээд бүр ямар ч хариу бичихгүй байдаг. Эсвэл ихэнх газар нь үгүй гэдэг ч юм уу. Тийм зүйл бол болдог шүү. Битгэл төлснөгаар юм гинген бол тэр мачуудад ч гэсэндээ тийм тохиолдог учраас өсөө сэтгэл наваад байгаад юм байхгүй. Яг цагаа сайн төхөөлөг нэлээдэн сарын өмнөөс онгараад яг одоо 9 сарынхаа үзүүлэлт материалаа бэлдээд ингээд явуулаад эхлэх юм бол итгэн ингээд хамаг зүйлж шийдэх чинь санаа амаа визэндээ авах гэж хүснээ санаа амаа байдаг учраас итгэн ер нь яг ямар ч ихлээр Ausbildung хийж байгаа эсвэл сургуульд ормоор байгаа юм гэдгээ бэлдэж эхлэхээ гэж зүглэх бай шүү. Сайн дээд ажлыг хийсэндээ ингээд яг Google-тэй л хэмжээ Efficient Freiwilligendienst эсвэл BFD гэдэг тэр нь болохоор 27-аас дээш насны 28 29 хүмүүс эсвэл бүр дээш байгаа хүмүүс нь хийж болдог байдаг. Тийм нэг Google-тэй тайгаараа гэж хэлмээр байна. Тэгээд хүмүүс чинь тэгээд ажилд авах гэж байгаа хүмүүс чинь ялцлаа хийгээд тэгээд авахгүй шийдэн тэгээд ингээ бас хэлний чинь төвшин шалгаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ажлын байраа тусна, сургуулаа тусна олж бүсдгүүлдэг байгаа шүү. Тийм би болохоор Ausbildung хийх гэдгсэн чинь амар нийт манай их сургууль би нөгөө хувийн сургуульд төгссөн байхгүй. Тэгээд сургууль нь өөрөө одоо магадлалыг хэмжлэгдсэн юм. Яг миний суусан хэрэгсэл яг миний суусан он магадлалыг хэмжлэгдээгүй байсаа. Тэгээд жоохон асуудал гараад тэгээд намайг ингээд эхлээд студиум Ausbildung юм эхлээс өмнө байдаг нэг жил хийдэг Berufskolleg гэдэг нэг юм хийж гээд. Тэгээд тэрийг би хэдэн сар хийж агаад яг ингээд материалаа зохицуулаад сэнийгийнхаа хэлний шалгалтыг чсэн өгөө тэгээд студиум их сургуулиуд солилцсон байхгүй. Тэгээд тэр сар би яг дахиад сургуулийн талаар бол би тарагийн бичлэгтээ оруулъя. Энэ бүр бас болохгүй тагш байна.
Тийм тэгээд юу нэг хэрэгтэй зүйл юу байна? Юу нэг талаар мэдмээр байна. Надад холбогдоод хэлж болно шүү. Тэгээд бичлэг маань ямарсан таалагдсан гэж найж чинь хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найж чинь тэгээд Германд ирэх жаа бол үнэхээр тийм ихэнх одоо ингээд сүүлийн үеийн хүмүүсийг хараад хахад ингээд амгийн Монголоос явъя те гадаад руу явж өгөөж яах юм гэсэн байдалтай байдаг. Тэр чинь ингээд яг чи ингээд бүр Аз твдэж биш ингээд Европт амар олон цаг мисээ ингээд амар хол тэрээсээ эсцэн те эн чи ингээд гэрээ ханчин байхгүй найз нөхчин байхгүй тийм орчин нэрж байгаа шүү гэдгийг бас сайн бодолцож үзээрэй. Энэ бол хэд багын хүнтэй ингээд хүн болгон хийж чаддаг биш байхгүй юу? Айгүй амхан зүйл биш учраас тийм сэтгэлээ бэлдээд ирээрэй гэж хэлмээрээ. Мэдээж ингээд гадаад хол эсвэл хичнээн зөвхөн ингээд мундаг хүн би ч өөрөө өмнө бас хятадд сургууль төгссөн байхгүй юу? Тэгээд тэр чинь хэцүү яах яах шүү дээ. Монгол руу бас зэлэл хизээ гэрээ санал явчаад ирэх боломжтой байгаа. Машина яваад байсан ч боломжтой байсан. Одоо ингээд хол ястан ингээд тийм ойрхон явж чадахгүй ингээд онгоцны билет нь бас үнэтэй гэлтэхээс чинь энэ нь бол бас ганцаардаг ч хүмүүст л нагаа өнөхсөл байдаг. Тэр болгон тий ямар зорилгоор ирсэн бэлээ гэдгийг санаад одоо ингээд зорилгоо маш сайн санаа сэтгэл санаагаа бэлтээд ирээрэй гэж бүгдэнд нь зөвлөхөөр байна да. Тийм. Ямарсан дараа дахиад тусна сургуулийн талаар бичлэг хийя. Тэ.